Тэгэхээр өдрийн түрээс 10 сая төгрөг гэдэг. Тэгээд гол нь тэрийг би төлж чадахгүй учраас одоо жишээ нь түрүү жилийн хүүхдийн баяр парк дээр би тэрийг төлж чадахгүй учраас хугацаанд дууссан жихэр компани зарж байгаа байхгүй. Нэг дээр нэг үнгүүгээд. Ягаад хүүхдийн баяраар хүүхдийн ном зарж болтгүй. Тэ? За сайн байцгаана уу? Та бүхэндээ баярын мэнд хүргэе. Монголчууд минь сайхан наадж гин үү? За юу болсон бэ? би харин нэг одоо ном зардаг, ном эрхэлж харагдаг жижиг номын дэлгүүртэй хүн юм байгаа. Энэ номыг зөвхөн ингээ үзүүлчихье. Төрийнхөндөө. Тий. Яасан гэхлээр одоо нэг жижиг дунд үйлдвэртэй ингээ бүртгүүлээд ингээд ороод ном зарах хэрэгтэй байхгүй юу? Ном ч юм уу, хуушир ч юм уу. Тэгэнгүүт жид болгоны бүртгэл дээр манайхыг ерөөсөө оруулдаггүй. Дандаа хуушур, дандаа нэг хувцас, дандаа та нар одоо бараа хардаа тий. Тэгтэл миний бодол юу вэ гэхээр одоо энэ олон хүмүүсээс Монголын нууц товчоо уншсан хэдэн хүн байх вэ? Тий? Монголынхон доор иж энэ агуу одоо түүх нүүдэлчин түмнийхээ 500 жилийн түүхээс яаж мэдж байгаа юм байна уу? Бид нэр одоо баяр болгон дээр тий номтой ойрхон байх хэрэгтэй. Бид нар унших хэрэгтэй. Тэгээ тэр утгаараа ингээд ном зарахгүй орж исэн чинь цагдаагийн хамгаалалтаа намайг оруулдаггүй. Ягаад тэгэхээр одоо бараа оруулахгүй гэдэг. Энд чинь бараа биш ном шүү дээ. Тэгээд түүнчлэн хүүхдийн баяраар хүүхдийн парк дээр ном зарыг ихээр өдрийн түрээс нь 10 сая төгрөг. Өдрийн түрээс 10 сая төгрөг. 2 өдөр түрээсгэд 10 сая төгрөг. 6 сая 1 хүүхдийн парк шүү. Энд ч одоо улсын парк юм уу? Одоо хувийн компани юм уу? Тэгээ наадмаараа ном зарыг ихээр над зөвшөөрлөө нь олохгүй. Ингээ өөрөө ингээд 2 хүүгээ дагуулад нэг ганц чирээтэй нэг болонд ном зарыг ихээр цагдаа нар нь олохгүй. Ийм амьдрмааргүй байна. Тэгэнгүүт би ингээд 2 баг буудлын 2 км-ийн цаанаас ч би номнуудаа чирж ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт баг аваад явах нь. Ийм наадам гэж байх хэрэгтэй юм уу? Бид нар оюун ухаанаараа тий дээгүүр байх хэрэгтэй шүү дээ. Монголчууд оюунаар дээгүүр наадах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд жоохон гомдолтой. Үйлчлэгээний зөвшөөрлийг яаж авдаг вэ? Бас хэдэн сая төгрөг? Энэ заавал таньдаг хүнтэй байх шаардлагатай юм шиг. Яа тий цэнгэлтгэхтэр юм зарах юм. Жил олгоо ингээ бүртгүүлдэг. Энэ жил ингээд бүртгүүлсэн чинь манайх шалгараагүй. Тэгээ яг би чимээгүй хүн шиг нэг булан тохоо болоод нэг ширээтэй ингээд нууцд очоо ч юм уу одоо энэ гоё номуудаа ингээд бариад зогсдог. Тэгсэн чинь энэ жил бүр ингээд үүдэн дээр хамгаалалттай цагдаа нар оруулахгүй. Надад бол энэ үл үнэхээр сурталчилгүй. Ном бүх баяраар байх хэрэгтэй. Монголчууд унших хэрэгтэй. Монголчууд ядаж тэгээ Библи гэдэг шиг Монголын нууц товчоо унших хэрэгтэй. Ягаад нууц товчоо бариад орж ирж байгааг оруулахгүй байгаа юм бэ? Та нар хайгаараа энэ талбай дээр нэг ном зарж байгаа хүн байхгүй шүү. Тэгээ нэг хойч юу сурах юм бэ? Наадам ихэр хуушур иддэг баяр юм уу те? Хуушур одоо орхог иддэг баяр юм уу? Нэг даргын дээд гоё дээд өмсөд энэ одоо энэ талбай дээр орж ирэх баяр юм уу? Та ямар шалгуураар шалгараагүй юу? Ер нь бол мэдгүй. Тэр бол одоо манай жидүүгийнх нь одоо мэдж байгаа. Хаан улдүргийн жижиг дунд. Яг дэмжих үедээ дэмждэг. Гэхдээ наадмын үеэр Монгол хүмүүсээ дэмжиж энэ номоо оруулчих юм байна. Сая би энэгээр номоо чирж орж ирэх гэж 5 цагдаа намайг оруулдаг. Тэгээ 2 хүүтэйгээ би ингээл яг би юм гоогүй шүү дээ тий. Хүмүүс бас тий ном хүргийл гэж явж байгаа юм шүү дээ. Энэ нэг тийм юу хандлага өөрчлөж хийлсэн.